안녕하세요. 쌤매츠가노 난슬만. 자, ингээд бүгдээрээ 18 дахь хичээл дээрээ уулзцааж байна. 18 дахь хичээл нь онцлог нь юу вэ гэхээр багш энэ дээр аль нэгэн орны хэлийг сурахдаа мэдээж бид нар хоолныг нь мартах аргагүй байдаг шүү дээ. Яг түүнтэй ажиллахан багш нь хоолны сэдэв барьж ирсэн байна. За хэд хэдэн хоолыг хэдүүлээ давхар харангаа дүрм яриа гэж бодлоо. За хоолны сэдэв дээр нь ерөөхдөө тэгхүү ингэж эдэцгээх үү тэгж эдэцгээх үү гэдэг шүү дээ. Тэ хөвчлэн за тэрэн дээр нь ерөөхдөө илгаё эпсида хоёрыг ерөөхдөө авчирсан байна. За энэ хоёр маань ерөөхдөө хоорондоо хоршиж орж ирдэг. За ингэх үү, ингэцгээх үү гэх шиг уриалах хэлбэртэй бол эпсида нь болох юм бол хариулах уриалах хэлбэртэй. Одоо тэгээл та, ингээл та. За илгаё гэдэг маань ерөөхдөө өөрийнхөө бодож байгаа зүйлийг илүү тодотгож асууж байгаагийн бас нэгэн хувилбар болж өгдөг өөрөө онцлогтой байдаг. За тэгээд багш нь үүн дээр өника буюу тийм учраас ийм болохоор гэсэн учир шалтгааныг тайлбарласан бас нэгэн дүрмийг авчирсан байна. За ингээ бүгдээрээ дүрмдээ орцгоё. Илгаё харилцаж байгаа этгээдийнхэн би одоо юу гэх одоо дотор байгаа санаа бодлыг нь хуваалцаж асуух одоо хэлбэрээр оруулж ирдэг ийм нэгэн дүрм гэж хэлсэн шүү дээ. За тэгээд хэдүүлээ тэгхүү тэгцгээх үү гэсэн одоо асуух хэлбэрүүд орж ирдэг байна тийм үү. За тэгвэл 몇 시에 전화할까요? 몇 시에 전화할까요? Нэгсэндээ би хэдэн цагт залгах вэ гэж орж иж байна гэсэн. За би хэдэн цагт залгах вэ гэсэн чинь 오후 5시에 전화하세요. 아래 залгаарэ гэсэн хэлбэрээр. За нэг өсөндөө би өдөөс хойш би 5 цагийн алдад өдөөс хойш 5 цагийн алдад залгаарэ гэж хэлж байна гэсэн. За тэгвэл 저녁에 떡볶이 자, 떡볶이를 гэж оруулж ирэх хэрэгтэй доо. За, энэ дээр багш нь өөр юм оруулж ирье. За, 저녁에 за, 떡볶이 бишээр өөр юм оруулж ирье. За, юу вэ? 피자 메신저 юу вэ? 요리를 оруулж ирнэ тийм үү? 피자를 먹을까요? гэх шигээр орж ирнэ гэсэн. За тэгэхээр 저녁에 피자를 먹을까요? нэгсэндээ хоол ихэд залхсан байна те. Гаднаас ямар нэг юм авч идэх гэдэг штэ. За тэгэхээр эцэцгээх үү гэд нөгөө яасан хамтдаа байгаа өнөөхөн бодлыг нь асууж байна тийм үү? За тэгсэн чинь 네 좋아요 гэсэн байна те. 네 좋아요. тэгээ гой санал байна гэдэг ч юм уу те гэх шигээр орж иж байна гэсэн утгатай байх нэ. За тэгээд бид нар ширхэг тоологтой англиар ерөөхдөө тоолдог гэдгийг мэдж байгаа шүү дээ те. За тэгэхээр мёд гэж орж ирээд асууж байгаа хэлбэр дээр маань ямар нэгэн бас нэг цаг хугацааг ярихаас гадна бас ширхэг тоолоо явуулдаг гэдгийг бид бүгдээрээ мэдж байгаа. За тэрийг нь машин дахиад давтцсан байна. За дараагийн дүрэн буюу энэ хоёр хооронд нь хоршдог асуулт одоо тэгвэл тэгцгээ гэдэг юу вэ? Хариулт хэсэг байна тийм үү? За ямар нэгэн уриалж байгаа юмыг одоо тэгээд юу гэх тэрнийхэн хүслийг нь одоо асууж биелүүлэх тийм одоо хэв шинжийг агуулдаг байх нь. За тэгвэл та юу вэ? 점심을 같이 먹을까요? 점심을 같이 먹을까요? нэгсэн юу вэ? өдрийн хоол хамтдаа эцэцгээх үү? гэсэн чи юу гэсэн? 네 좋아요. 네 좋아요. тэгээл та тийм ээ? 네 좋아요. 비빔밥을 먹읍시다. 비빔밥은 юу вэ? 이렇게 нэг юм том тогоон дээр тэгээд ингээд гол нэг юм өндөг байдаг те. За тэгээд ингээд юу вэ? Маш олон өнгийн 나물 буюу юу вэ? амтлагч одоо юу гэх үндэс те одоо ямар нэг ургамлуудаар дүрчихсэн тэгээ доор нь болохоор ингээ будаатай тийм үү те амтлагчтай за ийм хэсэг байдаг шүү дээ. За ингээ солонгос юм бас нэгэн алдартай нэг юм хоолны нэг байх нь тийм ээ бибимбап. За түүний доод хэсгийг харъя да бүгдээрээ. За түүний доод 주말에 극장에서 영화를 보러 갑시다. нэгсэндээ юу вэ? үзэцгээе шууд нөгөө нэг асуухгүйгээр орж ирсэн байгаа. тэгцгээ. амралтын өдөр 극장 кинотеатр руу кино үзэхээр явцгаая. нэгсэндээ шууд тэгцгээ орж ирсэн. тэгүнгүүт нь юу вэ? уучлаарай. 미안해요. 주말에 시간이 없어요. амралтын өдөр би цаг байхгүй. Би амралтын өдөр өөр юм төлөвлөсөн байх нь тийм үү? За тэгсэн чи юу гэсэн? 내일 영화를 보러 갑시다. нэгсэндээ юу гэсэн бэ? маргааш кино үзэхээр явцгаая.
Гэт ингээд юу вэ? Нэг өгүүлбэрт хоёр янзын ийм нэг тохиолдлыг бас оруулж иж болдог байх нь. Төлөвлөгөөг өөрчлөх үедээ байх нь шүү дээ, тийм үү? За нэг ёсондоо нэг хүн урайлсан чинь түнд нь би амьдсангүй. Тэгвэл ингэчүүл яах вэ? Ингэцгээе л дээ гэх шигээр бас нэгэн урайлга гаргаж ирэхдээ бас эвшидаг авч болох нэ байх нь. За хэдүүлээ дөрмийн нарыг да. Дөрмөн дээр нь хэдүүлээ дөрмөө ачихсан учраас за түн дээрээ тулгуурлаад цаашаа на багш нь хэд хэдэн юу авчирсан бэ? Комбо ийм болно тийм ээ. Ийм биш ах нь шүү. За жишээ өгөр авчирсан байна. За таамжу. За таамжу маань юу вэ? Дараа 7 хоног тийм үү? таамжу에 시험이 있어요. 자 дараа 7 хоногт шалгалттай. шалгалттай. 도서관에 갈까요? 도서관에서 공부할 거예요? юу вэ? номын би очоод номын хичээл хийцгээх үү? Хичээл хийцгээх үү? Олон дан дээр орж иж болж байгаа хичээл хийх үү байсан ч болно. Хичээл хийх үү гэж орчуулсан ч болно гэсэн. За тэгмүүдээ юу вэ? 도서관에서 공부합시다. 공부를 합시다. 도서관에서 공부를 합시다. тэгьяал гэсэн үг байна тийм үү? Нэ. За тгий номын санд хичээлээ хийцгээе гэж орж ирж байна тийм ээ. За юу вэ одоо? 어제 눈이 많이 왔어요. 자, 3 сарын 8-нд амар олон цас орлоо тийм ээ. 3 сарын 7-нд нь орой аюугай цас орсон. Тэгээ өглөө нь юу вэ? Моднууд ингээд нэх гоё цагаан цастай болоод нэг тийм ичидийн ордонд байгаа юм шиг санагдсан тийм ээ. Та бүхэн бас гадагшаа гарсан уу? Хүүхдүүдээ гарч харсан уу? За тэгсэн чинь цасыг орсон байна гэсэн. За тэгсэн чинь эски를 타러 갈까요? эски юу вэ? цана гэсэн тийм үү? За цанаар гулахаар явцгаах уу гэсэн маа цанаар гулахаар явцгаах уу гэсэн чинь юу гэсэн? эски를 타러 갑시다. цанаар гулахаар явцгаа. Цас их орсон юм чи. Бид нар чагаа бариад уул руу явсан уу? Чагаа бариад уул руу явсан хүмүүс айгүй олон байлаа шүү дээ. Жох хүмүүсийг амар олон дагуулсан. Нөгөөд нь ингээ юу ч болоод байгаа мэдгүй дээшээс нэг татаж гаргаад доошоос нэг гулгуулаад нөгөө хүмүүсийг тэгээ явж ирсэн шүү дээ эцэгчүүд. За хамгийн сүүлийн дүрэн болох багш нь энэ дээр энэ видеон дээр хамгийн сүүлийн дүрмээр авчирсан байна. За Өника гэдэг дүрэн байгаа. Өника гэдэг дүрэн маань бид нэр АО Ёсо гэдэг дүрмтэй маань төстэйгээр бас орж ирэх тохиолдол. Тэгээд энэ хоёрыг хооронд нь багш нь дараагийн хичээл дээр нь харьцуулж бүр ингэж харьцуулаад бүр ингэж ялгаж өгнө. За ингээ ялгааг нь бүр сайн мэдэж авах юм бол бид нар илүү бүр өгөөчтэй сайн байдаг. За тэгээд энэ дээр багш нь 1 гэдэг аваад ирсэн байгаа. За бид нар АСО дээр ч гэсэн 1 гэж явж байгаа шүү дээ. АСО маань ерөөхдөө гуу гэдэгтэй ажиллах юм байгаа тийм ээ. Тэгэхээр энэний нэгтэй шал ондоо яригдах нь. За тэгвэл юу вэ? Тийм болохоор гэсэн хэсэг явж байна гэсэн үг. За тийм болохоор за юу вэ? Учир шалтгаан эсвэл юу вэ? Үндслэлийг гаргаж ирдэг ийм дүрэн байх нь шүү дээ тийм ээ. Учир шалтгаан ийм болохоор тийм болохоор тэгсэн чинь ингээд бид нар нэг ийм шалтгаан тоочгоод байдаг тийм ээ. Тэр үед ерөөхдөө илүү их бас ашигладаг гэж ойлгох нь. За 날씨가 좋으니까 за цагаагаар гоё байгаа юм чинь бид нар айгүйх тэгж ярьдаг шүү дээ. За яг түүн дээр яасан энэ ороод ирсэн байна тийм ээ. За цагаагаар гоё байгаа юм чинь санчиг нь юу вэ? Санчиг гадаа нөгөө нэг салхилж атгах гэсэн утгатай үг гэсэн тийм үү. За тэгвэл 산책을 합시다 болоод ирэхээр юу болох вэ? 산책을 합시다 болоод ирэхээр гадаа салхилцгаая. цагаагаар гоё байгаа юм чинь гадаа гарцгаая гэсэн утгатай дүцнэ гэсэн. За тэгэхээр юу юм? Тийм байгаа болохоор тийм баг гэсэн үг байна тийм үү? За 늦으니까 택시를 탈까요? 늦으니까 택시를 탈까요? 자 цагаа харсан чи юу вэ? хоцорсон байж хичээлээс хоцорсон байна. 5 минутын дараа хичээл орох нь. За 15 минутын дараа хичээл орох нь. За тэгвэл яах вэ? Шууд ингээс таксид. За таксид тоо тийм ээ. Гэхдээ одоо манайхад нэг юм хошин шог байдаг шүү дээ. Юу гэлээ? Хүргээд өгч найзаа гэсэн чи үгүй яах найз нь яарад байна гэд алхаа явдаг те. Манайхан бол яасан эсэргээрээ ничника корогаяо гэх нэ тийм үү? Корог хавшида эсвэл корог хайкаё гэж ярих нь тийм ээ. Юу илээ? Алхах уу гэсэн утгатай үг тийм үү? Колда. За тэгвэл 사진을 찍을 거니까 모두 웃으세요. За нэг ясанда зураг авах болохоор бүгдээрээ инээгээрээ гэсэн утгатай болж байна. Зураг авах болохоор бүгдээрээ инээгээрээ. За тэгвэл дараагийнх нь харъя да. 수업이
수업 시간이니까 시간은 юу вэ? цаг. За хичээлийн цаг юм чинь гэж ярих гадаас хичээлийн цаг болохоор за хичээлийн цаг болохоор 한국어만 사용하세요. За энийг ясандаа солонгос хэлээр ганцхан яриарай. 한국어만 사용하세요. За энийг яах нь багш нь айгүйх ярьдаг байх нь шүү дээ тийм ээ. 수업 시간이니까 한국어만 사용하세요. гэх нь тийм үү. За солонгосоор ярихгүй бол юу тавина? Юу гэдэг вэ? Солонгосоор хичээл дээр ярихгүй бол шийт гэдэг өгнөө. За шийтгэл нь зармаг авчих ангиар гэх шигээр байвал яаж юм? За бид нар ерөөхдөө хоорондоо айгүйх тэгэж танхимын хичээлийг тавьдаг байгаа шүү. Танхимын хичээл нь ерөөхдөө илүү сонирхолтой бас ангин хүүхдүүдээс хамаарат нэлээд одоо өөр болдог. Одоо өөр ансаал нь айгүй ондоо болдог гэсэн. Тэгэхээр бидээж бас гоё талдаа болно. Тэгэж айгүйх нэг хоорондоо хөгжилдөж нэг нэгээ итгэжүүлж хичээлээ хийх айгүй дуртай. За дараагийнх нь харъя хэдүүлээ. За дөрмийн бүгдийг нь багш наваад ирсэн учраас эника гэдэг дөрмийн багш нь хоёр үг үйлдвэрийг хооронд нь холбодог үг учраас жишээ өгүүлбэрийг наваад ирлээ. За нэгэсэндээ кри уямада гэсэн үг юм тийм үү. За чушимада. За нэгэсэндээ кэр гэдэг нь юу вэ? Зам тийм үү. Одоо ингээ гатаргаатай болсон байна тийм үү хүмүүдээ. Цас орохоор ингээ гатаргаа үүсчдэг тийм үү. Тэгэхээр гатаргаатай болсон үед юу вэ? Зам амир юу вэ? Аюултай байгаа учраас чушимада болгоомжтой байгаарай гэдэг үгийг хэлэх гээд байгаа. За тэгэхээр учраас болохоор гэдэг багш нь ашиглах нь. За юу вэ? Кри уям하니까 위험하니까. 조심하세요. 조심하세요. 자, 오늘 날씨가 춥다. 오늘 날씨가 춥다. 내일 운동하다. 내일 운동하다. 자, 요에. 오늘 날씨가 추우니까 운동합시다. 오늘들 가다 차가гаар хүүтэн байгаа юм чинь дасгал хийцгээе. Бид нар ингээ хөдөлгөөр халууцдаг тийм ээ. За тэрийг хэлж байгаа шүү. За тэгвэл юу вэ? 비가 오다. тэрний дараа нь 지하철을 타다. За нэгэсэндээ бороо орсон. Тэгээ юу вэ? Бороо орох метрон суух гэсэн хоёр үг болж байна тийм үү. За тэгвэл яхаа бороо орсон болохоор бороо орж байгаа болохоор 비가 오니까 орж байгаа гэсэн үг тийм үү. За бороо орж байгаа болохоор 지하철을 타다. нэгэсэндээ 지하철을 탑시다. бороо орж байгаа юм чинь гяс хэдүүлээ юу вэ? метрон сууцгаая орохгүй тул гэх юм тийм үү. За гих шигээр бид нар бас иймэрхүү жишээ өгүүлбэрүүдийг авч ярьж бас яах нь болох нэ гэсэн үг. За багш нь энэ дээр анхааруулах юм байгаа. За бидний нөгөө нэг бэ дунса, ы дунса хоёр байгаа тийм үү. За багш нь ингээд энэ хоёрыг хоёулынгийн түрүүчийн хичээл дээр ч гэсэн ярьсан шүү дээ. За эднэр дээр хувирдаг өгнүүд гэж байгаа шүү дээ тийм ээ. За хэдүүлээ давтъя. Ы гэдэг маань хойноосоо юу илээ? 여 гэдэг нөхцлөөр ирсэн ийм ингэж ирсэн нөхцөлийг залгахад энэ маань хувирна. Яаж хувирах вэ? Эсвэл болдгоо тийм ээ? Ы үсэг маань. За тэгвэл Б маань яг ижилхэн тэгээд юу вэ? За тэгээ үүн дээрээ нэмэх нь тэгээд юу гэдэг лээ? Ыгээр ихсэн бүх нөхцлүүд. За ингээд энэ маань хувирахтаа эсвэл юу илээ? Болдгоо. Тийм ээ хүмүүс. За тэгэхээр энэ нөхцөлийг хэдүүлээ харж үзээд юу вэ? Чүпта Б-гээр төгссөн байна. Тэгээд юу вэ? Чүүника болж гинэ гэдгийг багшдаа анзаарч өгөх шаардлагатай байх нэ. Цаашдаа ч гэсэн энийг анзаарч яах нь бид нар бичдэг байх хэрэгтэй байх нэ гэдгийг та бүхэд сануулахыг хүслээ. За тэгвэл одоо багш нь энэ дээр юуг нь авчирсан байна? Бүр амар болох гээд схемийг аваад ирсэн байна тийм үү? За 먹으니까 гэх шиг хувирдаг шүү дээ. За яг тэрүүгээрээ хувирна. За тэгээд багш нь үүн дээр нь за нөгөө хувирдаг хоёр хэсэг байна тийм үү? Бид нар одоо юуг нь илүү харах вэ? 크다, 무겁다 хоёрыг илүү харъя да. За тэгээд энэ дээр уйлог орж ирсэн байна. тэмдэг нэр байна. 운전하다 юу илээ? уйлог байна. 유학생이다, 유학생. нэр үг. юу илээ? 유학생 гэдэг маань гадаад оюутан гэсэн утгатай үг тийм үү? Гадаадд суралцж байгаа оюутныг гадаад оюутан гэх нэ. Тэгэхээр 유학생 гэж ярих нэ. За тэгээд 무겁다 гэдэг маань тэмдэг нэрээр орж ирнэ тийм үү? Хүнд гэсэн утгатай учраас. За тэгвэл багш нь энэ дээр үйл өгнүүдийг үйл өгний
юуг нь авчирсан бэ? Дандаа язгуур хэсгийг авчирсан байна тийм үү? Үйл өгний язгуур байна. За тэгвэл үйл өгний язгуурыг бид нар бас л ижилхэн вадаа гэдгээр нь харах байна тийм ээ. За тэгээд чүвда түрүүний нөгөө нэг хүйтэн гэсэн үг чинь өнгөрсөн цагаар орж ирсэн байна. За үйл өг тэмдэг нэр машилсота амттай байсан гэж орж ирж байгаа. За тэгээд уугуйата нэгсэндээ нэр үг болчих тийм үү? За тэгээд арамдавата юу илээ? Тэмдэг нэр шүү дээ. Маш үзэсгэлэнтэй гоё байсан гэх шигээр яригддаг учраас. За эдгээр дээр хэдүүлээ жишээ үйлдвэрээ харцгаая. Яаж өөрсөн байна? Могника, кника дээр ямар нэгэн асуудал байхгүй дүрэн маань тийм ээ? Юу вэ? Ганцхан энэ эдгээр дээр штэ тийм ээ? Эднэрээр хэлсэн нөхцлүүд. За тэгэхээр энэ дээр хувирахгүй байх нь унжонгаани까 хувирахгүй. Юаксэн өника нэгэсэндээ юу илээ? Нэр үгэн дээр нэр үгэн дээр окей орж ирж байна тийм үү? За юаксэн эника. За тэгмүүд одоо доор 무겁다 우 гэсэн хувирлаа. 무거우니까 тийм ээ? 무거우니까. За тэгвэл энэ өнгөрсөн цагууд байна. За өнгөрсөн цаг дээр яах нь харъя да. 왔으니까 주웠으니까 맛있었으니까 амттай байсан учраас. За 오고였으니까. За нэр үгэн дээр яасан бэ? Ёд ороод ирсэн байна тийм ээ. За ёд ороод ирэх юм бол нэр үг маань өнгөрсөн цаг руу хувираад эхлэхээр дандаа хойноосоо тэмнэгнэр үйл үгийн юу вэ? Нөхцлүүдийг авч эхэлдэг. За тэгээд энэний хойноос юу вэ? Шууд гэдгийг авсан байгааз гэдгийг энийг анхаарах хэрэгтэй байна. За одоо цаг дээр юу вэ? Босооыг авсан байна гэдгийг анхаарах хэрэгтэй байна. За энэ хоёрыг хооронд нь харьцуулах юм байна. За арундоосыника нэгсэндээ үү үсэг маань хаана уурсан? Дандаа аль эзэний өнгөрсөн цаг дээр маань хувиргалаа өөрөө хийгээд ороод ирчихсэн байгаа гэдгийг та бүхэн анзарч байна уу? За окей. За энэ урт анзарч чадсан бол бид нар ерөөхдөө өника гэдэг дүрмийг хангалттай бүр ашиглаж чадчихна гэсэн үг байна. За багш нь одоо дахиад нэг жишээ өгүүлбэр харж ярьж үгээ. За жишээ өгүүлбэрч гэжтэй багш нь нэг харилцан яриагийн айгуу богинохон байгаад аваад ирсэн байгаа. Харилцан яриа нь одоо ингээд үүнээс цаашдаа дандаа хин нэг уурж авчирж ярихаасаа илүүтэйгээр илүү их мэдээлэл өгөх шинжтэй багш нэг хэд хэдэн солонгостой холбоотой үгнүүдийг авчрах гад харилцан яриаг жоохон богинохон болоод дээрэс нь дөрмүүдийг оруулж ирээд нэг жоохон тийм үр дүнтэй юм хийхийг хүссэн. За тэгэхээр одоо бид нэг хин нэг авчираад ингэдэг тэгдэг гэдэг ингэхээсээ илүүтэйгээр багш нь илүү их мэдээлж гэж оруулъя гэж бодсон байгаа шүү. За 한국 사람들은 여름에 삼계탕을 많이 먹어요. 삼계탕 요일에 삼계탕 дахианы мах байдаг те дахианы бүхэл махт тэрний дотор нагаа бүгднийг гаргаж хаяа дотор нь ингээд будаа тэгээд юу хүн хорхоодоо янз янз юм хийгээд ингээд болгож ингээд цагаан шүл гаргаж иддэг тийм хоолны нэг байдаг. За энийг яагаад 100 иддэг юм бэ? Тийм үү? За тэгэхээр юу гэж юм тэр 100 иддэг хоолоо гэсэн байна шүү дээ. За тэгсэн чинь 삼계탕이 뭐예요? 삼계탕 гэж яг юу юм бэ? Мөн үү? За 삼계탕 гэж юу юм? Одоо тайлбарласан. 삼계탕은 한국의 전통 음식이에요. 전통 уламжлалт гэсэн үг байна тийм ээ. За уламжлалт хоол юм аа. За 인삼과 인삼 хүн орхойтой болон за такя тийм ээ. так약 хийгээд тэгээд болгодгиймаа 만들어요 гэсэн байна тийм үү. За тэгээд юу гэсэн асуусан. 맛있어요. амттай юм уу? Тийм ээ амттай юм. Тэгсэн чинь 네 아주 맛있어요. 자, 요에 아주 맛있어요. үнэхээр маш амттай байсан. За тэгээ яасан. 우리 삼계탕을 먹다 이드츠게이. 요일에 бидний өнөөдөр үтсэн дүрм хамгийн ихнийх. 먹을까요? тэгвэл хавтаа эцгэх үү гэсэн чинь 좋아요. 배고프다. 빨리 가서 먹다. За нэгэсэндээ юу вэ? өлсөж байгаа юм чинь гэж хэлгээд байгаа штэ. өлсөж байгаа болохоор за юу вэ? 배가 고프니까. тийм ээ? 고프니까 빨리 가서 먹다 보다. 먹어보다 요일에 먹어 이드츠게이 먹어 봅시다. 오케이. За 먹어봅시다. За гэх шигээр яах нь бид нар дүрмийг ашиглаж болно гэсэн үг байна. За та бүхэн ч гэсэн өөрсдөндөө иймэрхүү байдлаар дүрмнүүд зохиогоод үзээрэй. За дүрмнэр шинэ үгэн дээр ихэвчлэн тулгуурлаж өнөөдрийнхэн хичээлийнхэн дүрмтэй уялдуулаад ингэ хийх юм бол юу вэ? Илүү их нөгөө нэг өөрт үлддэг. Тэгээд өөрөө биежүүлээд авч байгаа гэсэн утгатай. Шинэ үгийг ганцхан юу гэх цээжилж ингээд уншихаас илүүтэй
бүтээгээр ямар нэгэн байдлаар дасгалдаа оруулаад хийх юм бол илүү хурдан цээжлэгддэг. Нэг усандаа биежүүлж биедээ шингээж авч ийна гэсэн утгатай шүү хүмүүстээ. За ингээд багш нь хичээлээ ингээд дуусгаж байна. За ингээд 18 нь дуслаа. За 18-ын шинэ өгнүүдийг бүгдөө цээжлээд 19 дээр бүгдөө хамтдаа уулзцгаая. За ингээд 19 дээр уулзтлаа. Түр баяртай. Аньян.